За Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн цогцлбор маань 2015 онд Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын санаачлагаар анх байгуулагдчихсэн юм лээ. Тухайн үеийн удирдлагууд маань Чингэлтэй хайрхан маань одоо ийм Эрдэм номын авшиж хийсэн ийм газар учраас хэдүүлээ одоо Чингэлтэй дүүрэгтэй ийм хүүхэд залуучууд руу чиглэсэн ийм ном соёлын ордон байгуулахын зүйтэй юм аа гэж шийдээд хүүхдийн номын өргөө гэдэг байгууллагын маань анх суурийг тавьж ижээ. Өдгөө бидэд 10 жилийн ойтойгоо одоо зулгаж байна. Тэртээ 2013 онд Чингэлтэй дүүргийн тухайн үеийн удирдлагуудаа бас сан солилцож хорооны одоо цогцлбор байрыг арай өргөн хэлбэрээр барья. Ялангуяа манай энэ орчин бол бас нийслэлийн одоо төв хэсэг тийм ээ. Тийм учраас энэ арай өөр одоо бүтэцтэй хүүхэд ахмадууд, эмэгтэйчүүд чиглэсэн ийм төвүүдтэй ийм хэлбэрээр барья гэдэг ингээ саналыг хоёрхан дүүргийн удирдлагуудад бас тавьж байлаа. За энэ хүрээнд энэ саналыг бас судалж үзээд өнөөдрийн энэ одоо 5 давхар цогцлбор байр маань бас эхлэх түүх эхэлсэн. Энэ байр маань 5 давхар. За 1-р давхартаа бол Чингэлтэй дүүргийн 3-р орон засгийн ажлын алба. За мөн одоо цагдаагийн хэсэг 2-р давхартаа болохоор Мэнд цолон өрхийн эрүүл мэндийн төв одоо ингэж байрлаж байлаа. За ингээд 3, 4, 5 давхартаа ямар одоо үйл ажиллагаа явуулах вэ гэд бас дүүргийн удирдлагууд маань сан солилцож ирсэн. За ингээд миний хувьд бол би бол одоо багш мэрэгчлээ хүн. Тэгээд ер нь хүүхэд шуугсан ийм сайхан орчин байвал их одоо зөв байхаа гэд бас саналаа хэлж байлаа. За тэгвэл ер нь орчин үеийн одоо шийдэлд нийцсэн хүүхдийн номын одоо сан байгуулъя гэд анх ингэж одоо санал гарч ирсэн. За энэ маань явсаар хагаад хүүхдийн номын өргөө нэртэйгээр одоо 2015 оны 11-р сарын 26-ны одоо улс тунхаgsны баярын өдөр одоо анх хүүхдийн номын өргөө бас үе таалгаа нээж одоо хүүхэд багчуудад үйлчлэх ийм одоо төвийг анх байгуулжсэн. За тухайн үед би эрхлэгчээр томилогдоод энэ хүү байгууллагыг бол цэвэр номын сан гэдэг үүднээс нь хөгжүүлэхийг зорьсон. За тэгтээ номын сангийн салбарт одоо тэр болгон хэрэгжидэггүй, тэр болгон хийгддэггүй юм сонин содон ажлуудыг санаачилж хийхийг зорж ирсэн. За энэхүү одоо үйл ажиллагаанд маань тухайн үед манай номын өргөөний бас захирлаар ажиллаж ирсэн Чулуун найдмын Чулуун хүү гэж телевизийн мундаг найруулагч хүн байсан. Энэ хүнтэй бас дахин гар нийлж тэр хүн бас олон зүйлийг биднэрт бас зааж зүгтэж ингэж хамтарч ажиллаж ирсэн. Энэ үнийг бас дурсмаар байна. За мөн одоо надтай хамт ажиллаж ирсэн одоо ч ажиллаж байгаа Наран Туяа, Зорцояа гэх ингээд нэг ган хөлөө Эрдэнэбат. За Эрдэнэ Туяа гэх мэт одоо залуучуудыгаа би бас дурсмаар байна. Тэгээд нэг зүйл санаанд орж байна. Бид нэг жилийнхаа үед тэмдэглэж ийсэн. Тухай тэгээд ийм том бялуу энэ төр бүр яг номны дүрстэй бялуу энэ төр зүрх захиаж хийлгээд одоо ингээд бодоход тухайн үед тэр бядууг зөсчихсэн хүүхдүүд өнөөдөр магадгүй оюутан болсон байхаа. Тэгээд тэр хүүхдүүдтэй бас баярын мэнд хүргье. За манай байгууллагын 3 давхарт бол яг багангийн сурагчдад зориулсан Монгол наадгай өргөө ингэж тогтчулсан байгаа. За эндээ бидэд хүүхдүүдэд зориулсан сургалт хөгжлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. За би энэ байгууллагт ороод одоо 10 жил болж байна. Намайг анх ажилд ороход дөнгөж одоо ашиглалтанд орж байсан ямар ч одоо номгүй сурах бичгүүд бол хандивлагдаад ирсэн байсан. Надаас гадна 3 хүнтэй 4 хүнтэйгээр анх байгуулагдсан. Тэгээ одоо ингээ 10 жил болж байна. Манайхан одоо зөвхөн энэ бага ангийнхаа зааланд гэхэд 5000 гаруй номтой. Яг хүүхдүүдийн хэрэгцээнд тулгуурласан. Одоо сүүлийн орчин үеийн шинэ номнуудаар ингэж тагмаа байжуулсан байгаа. Одоо Монгол ёс заншлын холбогдлолтой, өв соёлын холбогдлолтой маш олон сургалтууд ордог. Тухайн цаг үеийнх нь онцлогтон тохируулаад цагаан сартай холбогдлолтой цагаан сарын тухай сургаалт, Монголын үндэсний ястны тухай сургаалт одоо шагаан наадгаа гэж шагаан наадгаагт бол маш олон төрөл байдаг. Тэр бүрийг хүүхдүүдтэй бол одоо зааж өгдөг. Хүүхдүүдийг одоо дээр үеих шиг одоо ингэж суугаад одоо ном уншаад гэхээс илүү ном уншаад Тэрнгээ Монгол өв соёлтойгоо танилцж одоо шагаа тоглох, даамжтар тоглох хэсэг хугацаа тэгж өнгөрүүлчихэд дахиад одоо унших
боломжийг хангадаг байгаа. Тэгээ ганц шингэлтийг хийхгүй бүх дүүргийн ер нь бүх л хүүхдүүд ирдэг байгаа. Манай найзууд болохоор бас тэр үед амарч ном уншдаггүй байсан. Тэгсэн мэт намаа болохоор бас уншаа суучгууд чинь нөгөөдөө ч болохоор юу уншаа гэж адилхан миний уншаатай адилхан ном аваад хажууд суугаад тэг хамт уншаал тэг амар гоё байсан. Бас номын сангийн номнуудаас өөр бас илүү гоё юмнууд гэх юм болох. Багш нартай амар хайртай. Энэ бол өөрийнхөө хүүхдийн номын өргөө мөртлөө бага насны хүүхдүүдийг аав ээжтэйгээ оруулахыг зөвлөдөг. Тэгээд хүүхдүүдийг аав ээжтэйг болохоор бас хүүхдэд хажууд үлгэр жишээ болохын тулд номын одоо нэг булантай бол аав ээжүүдээр ном уншуулж хүүхдүүдэд нь үлгэр дураал үзүүлдэг байгаа. Дөрвөн давхартаа бол одоо анх удаага бас тэр цахим номын сан гэдгийг бий болгоё гэж ингээд одоо Туркийн ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр тэр дөрвөн давхрыг бас тогтжуулж анх одоо хүүхэд багчууд ялангуяа дунд ангийн хүүхдүүд ахлах ангийн хүүхдүүд цахимаар одоо номоо захиалдаг энэ системийг бас нэвтрүүлэх гэж ингэж бид нар бас оролдож тогтжуулж байлаа. За энэ танхим бол одоо бусад танхимаас аюугаараа онцлог вэ гэхээр дунд ангийн хүүхдүүд анх одоо орохдоо бие дааж суралцах, за баг хамт олноороо ирж хичээл номоо хийх, бие даалтуулдаа хийх, одоо хамтарч ажиллах тал дээр бас нэлээд төлхөө боломжийг олгодог давхар гэж хэлж болно. За манай давхрын хувьд бол одоо номын бүрдүүлэлтээ хүүхдүүдээсээ хэрэгцээ шаардлагат нийцсэн номын жагсаалтыг авч түүнийхээ дагуу номын сонголтуудаа хийж номынхаа сангийн буланг одоо ариужуулдаг байгаа. За тэгээ хүүхдүүдэд зориулаад манай байгууллага одоо номын санчд өөрсдөө одоо хөгжлийн бэрхшээлтэй буюу тэр дундаа харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан одоо бариал номыг одоо номын санчд өөрсдөө гар аргаараа шивж одоо номын фонд хариуцуулдаг байгаа. За одоогоор нийт 30 ширхэг номыг одоо бид өөрсдөө гар аргаа шивж номын фондоо бүрдүүлсэн байна. За манай номын фондод бол одоо ховор номууд гэхээр одоо ганжуур данжуур хамгийн нөгөө жижиг ном гэж ярьдаг тийм бас номууд бас манай ахлагын танхимд бас байгаа. Тэгэхээр бол хүүхдүүд одоо номын сонголт төрөл бол одоо бүх төрлөөрөө байгаа гэж бас хэлж болно. Тэгээд нөгөө захим номыг бас анх байгуулагдахтаа одоо бас бид нэр худалдаж авч ирсэн. Тэгээд захим номоор одоо манай байгууллагатайгаа бүх төрлийн номуудыг одоо унших бүрэн боломжтой. Хөтөлбөрийн хувьд бол одоо яг нөгөө онны ихэнх байгууллагууд нөгөө бүх номын санчид хүүхд төгслийн мэргэжлэнгүүд нөгөө өөрсдийнхөө нөгөө хийх ажлуудаа нөгөө төлөвлөгөө гаргадаг. Энэ хүрээндээ бол хүүхд төгслийн хариуцсан мэргэжлэнгүүд бол алсагдсан сургуулиудад очиж өөрсдөө хурж үйлчилдэг, сургалтаа хийдэг. Ойрын сургуулиуд бол ирээд одоо 5 давхарт манахаас явуулж байгаа сайн жаал одоо гар утасны хөнөөл гэдэг юм нөгөө хуваар ийм сургалтуудад хамрагтай явцдаг. Хос сургуулиудаа бид нэр өөрсдөө хурж үйлчилдэг. За 5 давхартаа ахлах ангийн сурагчдад зориулсан шинжлэх ухаан, техник, технологи, за олон улсын харилцаатай холбоотой ном тохиомлоор баяжуулсан ийм танхимыг зохион байгуулалтайгаар хийсэн байгаа. За эндээ бид кино өдрлөг болгон бусад арга хэмжээ, ном соёлын үйл ажиллагаа, уулзалт, хурал цуглааныг зохион байгуулахаар ийм тогтчлолтойгоор бий болгосон байгаа. Өдгөө манай байгууллага түүхэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн одоо гавьяа шагналууд би за энэс товчхон дурдах юм бол 2019 онд Монголын номын сангуудын консорциумаас зохион байгуулсан гэр бүлээрээ ном унших өдрлөг маань одоо нийтэд хүрсэн үйлчилгээгээр шалгарч байсан. За 2023 онд Чингэлтэй дүүргийнхаа хөдөлмөрийн авраг байгууллагаар шалгарсан. За мөн 2024 онд Улсын хурлын даргын нэрмжит шилдэг менежменттэй номын сангийн уралдаанд амжилттай оролцож тэргүүн байраар шагнуулж исэн ийм ололт амжилтаар бид 10 жилийнхаа ойтойгоо золгож байна. За манай хүүхдийн номын өргөө буюу манай байгууллага одоо түүхэнд хамгийн анхны дараагаар Чулуунхүү дарга маань ажиллаж исэн. За түүний дараа Бат Эрдэнэ гэдэг. За миний хувьд бол 2021 оноос хойш энэ байгууллагыг удирдах ажиллахаар тэмдэглэж ирсэн. За анх ирээд за ямар ч хэлсэн энэ сайхан одоо өргөөг өргөжүүлэн хөгжүүлж өнгөтэй өдөртөө явж явъя. За мөн дээрээс нь хотын төвд ийм гоё номын сан одоо хүүхдүүд рүү чиглэсэн олон ажлуудыг хийдэг. Манай дүүрэг болохоор 1-6 дугаар хороо нь болохоор ийм төвийн хороотой бусд нь гэр хороол байдаг. Тэгээ гэр хороолдоо яг ийм гоё төв дээр байдаг шиг ийм гоё одоо номын сантай болчих юмсан гэж тухайн үедээ бол бодож исэн. Тэгээд 2022 онд бид нэр Good Neighbors олон улсын төрийн бас байгууллагаас Утгахан гэдэг номын санг одоо эцэлбүү тусламжаар хүлээж авч биднээс салбар номын сангаа нээсэн байгаа. За үүний дараа бид нэр
Ботхон явуулын номын сантай болсон. За алслагдсан гэр хорооллынхаа хүүхэд багчуудад бид ном соёлынхаа үйлчлэгийг хүргэх нэг ажил маань энэ байгаа. За манай Чингэлтэй дүүргийн хүүхд төгсөлтийн цогцлборын ботхон салбар номын сан маань 2022 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай ботхон салбараар 72 49 139 дэх сургуулийн сурагчид маань төлхөө үйлчлүүлдэг. Ирсэн хүүхд багчуудаа бага ангийн хүүхдүүдэд бие Монгол хүн үлгэрийн цаг гих мэт сургалтуудыг ордог. Дунд ангийнхандаа болохоор мэрэгчлээ хэрхэн сонгох вэ? Хөрш орноо таньж мэдээ гих мэт сургалтуудыг явуулдаг. Манай номын сан маань Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд буюу Хайлаастад байрладаг. Ботхон салбар маань 1300 гаруй номын фонттой гадаадын уран зохиол, Монголын уран зохиол, хувь хүний хөгжил, үлгэрийн номууд байдаг. Гүүдний борс төрийн бус байгууллагатай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад хичээлийн хоцрогдол арилгах, сургалт, шатрын сургалт, мөн Японы үндэсний тоглоом кендамагийн сургалтыг зохион байгуулж байна. За гэр хорооллынхаа хүүхдүүдэд одоо илүү ойр хурц очих зорилгоор бид нэр явуулын номын сангийнхаа автобусыг төгчүүлээд гэр хорооллын одоо хүүхдийн тоглоомын талбай болон яг худаг дээр бид нэр зуны цагуудад хуваарийн дагуу явуулынхаа номын сангийн үйлчлэгийг хүргэж ажиллаж байна. Ботхон явуулын номын сан маань алслагдсан гэр хорооллуудад номын сангийн үйлчлэгээ үзүүлдэг. Яагаад гэвэл одоо төв номын сан болон салбар номын сангийн танхимаар ном унших хүүхдүүд маань зарим айлын хүүхдүүд маань боломжгүй учраас явуулын номын сангийн үйлчлэгийг тултал нь хүргэж үйлчилдэг. За явуулын номын санд маань 500 гаруй нэр төрлийн ном байгаа. Гэр хорооллуудад номын сангаа аваачаар одоо хүүхдүүд маш их сонирхож орж ирдэг. Орж ирээд хүссэн номоо авч уншдаг, номын тэмдэглэлийг хөтэлдэг, зургаар төрсөлдөг гэх мэтчлэн гаднаас нэрээд ботхон ирлээ гэд бүгдээрээ хүрээд ирдэг манай хүүхдүүд. Явуулын номын сан маань алслагдсан гэр хорооллуудад хурц үйлчлэгтэй одоо нэг удаагийн цэг дээр очихдоо өдөрт давтагдсан тоогоор 300 гаруй хүүхдийг үйлчлүүлдэг байгаа. За 2025 онд бид нэр хүүхдийн цэцлэнгийнхаа одоо зураг төсвийн асуудлыг ингээд шийдвэрлээд одоо зураг хийгдээд явж байна. Бид нэр Чингэлтэй дүүргийнхаа майхан толгойд 10 газар дээр хүүхдийнхаа цэцлэнгийн одоо зураг төсвийг хийгээд явж байна. За удахгүй 2028 онд багтаад бид нэр хүүхдийнхаа цэцлэнгийн үе талыг нэнэ гэсэн одоо зорилготой ингээд явж байна. Манай байгууллага Чингэлтэй дүүргийнхаа иргэдийн хурал болгон засаг даргынхаа томьёон газартай хамтран олон ажлуудыг одоо санаачлан хэрэгжүүлж ирсэн. За жишээлх юм бол бид нар Чингэлтэй дүүрэгтэй анх удаа Чингэлтэй номын баярыг 2023 оноос эхлээ уламжлал болгон зохион байгуулад явж байна. За дээрээс нь бид нар World Share олон улсын байгууллагатай хамтраад Чингэлтэй дүүргийнхаа зорилттой бүлгийн аслагдсан одоо гэр хорооллынхаа хүүхдэдэд зориулсан хүүхэд дэмжих төслийг жил хагасны хугацаатай ингээд зохион байгуулан ажиллаж ирсэн. За Чингэлтэй дүүргийн хэмжээнд манайхаа 2 салбараар одоо үйл ажиллагаа хүргэж байгаа. За дээрээс нь явуулын номын сан болон номтой богцуудаараа бид нар үйл ажиллагаа хүргэж явж байгаа. За номтой богц маань бол яг нэг 40 номын одоо юм сонголттой ингээд хүүхдүүдийнхаа захиалгын дагуу ингэж хурц үйлчилдэг ийм ном соёлын үйлчилгээ байгаа. За дээрээс нь бид нар зөвхөн Чингэлтэй дүүрэгтэй гэлтгүй хүүхэд хамгаалах байр болон за эмэгтэйчүүдийн хорих анги засрамжийн газруудад бид нар ном соёлынхаа үйлчлэгийг хүргэхээр одоо номтой богцоо хүргэж ажилладаг. За мөн дээрээс нь бид нар өнгөрсөн хугацаанд ном соёлын үйлчлэгийг хүргэх зорилгоор номтой хөрвөгч аяныг бас зохион байгуулсан. За энэ маань бол хүүхдийн тоглоомын талбай болон хүмүүс олноороо одоо очдог тэр газруудад номоо бүрхчэнд хийгээд мөн дээрээс нь өөрийнхөө унших дуртай номыг одоо тэндээс авах, мөн дээрээс нь гэртээ уншсан номнуудаа тухайн одоо хөрвөгчөнд байршуулад энэ ном солилцох одоо байдлаар бид нар
номтой хөрвөгч аяныг эхлүүлээд ажилласан байгаа. За манай байгууллагын зүгээс хүүхэд хөвгтөд нөлөөллийн аяныг одоо хэрэгжүүлээд явж байгаа. За энэ маань ямар учиртай вэ гэхээр хүүхдүүд ерөнхийдөө аав ээж болоод томчуудынхаа одоо үгийг хүлээж авахаас илүүтэй үеийн найзуудынхаа үгийг илүү хүлээж авдаг. Тэгээд энэ утгаараа бид нар хүүхэд хөвгтөд нөлөөллийн аяныг эхлүүлээд явж байгаа. За энэ маань ямар учиртай вэ гэхээр хүүхдүүд маань яг өөр өөрсдөө одоо ярьдаг сэдвүүтэй болоод тухайн сэдвэрээ үеийнхээ болон дүү нартаа ингээд сургалт ороод явж байгаа. Би анх Чингэлтэй дөрвөн хүүхэд хөгжлийн цагтсалбар Facebook хаягнаас ингээд сургагч багш нар бэлтгий хүүхэд хөгтөд нөлөөллийн хүрээнд ийм аян зохион байгуулж байгаамаа. Энэ дээр сургагч багш нар бэлтгэе гэсэн нэг тиймэрхүү хөтөлбөр хараад сургуулийнхаа нийгмийн ажилтнанд хэлээд ингээд бүртгүүлж ийсэн. Анх ингээд орж ирэхэд амар рандомаар бага хүүхдүүд ирээд суудсан юм шиг санагдчихсэн мөртлөөсөө би тэндээс элтгэх хурлаг гэж юу яд юм бэ гэдгийг айгуу сайн ойлгож авсан. Хойноос ингээд эрүүл мэнд гендрийн тэгш харилцааг бас мэдээж ойлгож авсан. Тэрэн дээр ингээд ерөнхийдөө бол эрэгтэй эмэгтэй хүмүүс хүүсийн тэгш харилцаа иймэрхүү байдаг шүү гэдгийг надад хэлчихсэн. Тэр би ингэж ойлгочвол бид нар яагаад ийм ингэж зохион байгуулж болохгүй юм болоо гэж бодсон. Чингэлтэй дүүргийн хүүхд хөгжлийн зохион зөвлөлбөр нь манай охид хүүхдийн зөвлөө, хурал зөвлөгөөнө хийх, танхим гэх мэт маш олон зүйлийг бүрдүүлж өгдөг. Мөн бидний үйл ажиллагаа тусалдаг. Саяхан бид нар охид хүүхдийн зөвлөл Чингэлтэй дүүргийн хүүхд хөгжлийнхаа зохион зөвлөлбөртэй хамтраад спорт тэмцээнээ зохион байгуулсан байгаа. Энд маань сургууль болгоны хүүхдүүд оролцож маш олон 300 гаруй хүүхэд оролцож амжилттай зохион байгуулж дууссан. За тэгээд мөн бусад зөвлөлүүд одоо хурал танхимаа хийх гэх мэт газар одоо хүүхдүүдийн бие даалтаа хийх, ном сонио унших, чөлөө цагаа өнгөрүүлэх газар одоо дүүрэгч гэлтгүй ер нь бол аюу ховор байдаг. Тэгээд Чингэлтэй дүүргийн хүүхдийн хөгжлийн зохицуулбараар бие даалтаа хийх, компьютер мөн маш олон төрлийн ном сонин тэгээд тав дахьтай орчин гэх мэт багадууд анги гэсэн олон төрлөөр хуваагаад олон давхар юм гоё барилга байгаа. За тэгээд мөн энд одоо ирэх шалтгаануудын нэг гэвэл Чингэлтэй дүүргийн хүүхд хөгжлийн зохицуулбарын маань хагч нар маань өөрсдөө их гоё ийдэг, үйлчлэлтэй хүмүүс байдаг. Тэр ч утгаараа маш гоё халуун дулаавар амьсгалтай болохоор энд ирээд чөлөө цагаа өнгөрүүлэх бид нар аягүй дуртай байдаг. Энэ хүү боломжуудыг биднэрт өгсөн Чингэлтэй дүүргийн хүүхд хөгжлийн зохицуулбартаа 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Баярлалаа та бүхэндээ. Хагч нартай бүгдэнд нь 10 жилийн ойн баярын мэнд хүргье. Энэхүү одоо 10 жилийнхаа түүхт ойгоо хийж байгаа. Энэ зохицбор төвийнхөө нийт одоо ажилтны албаа хаагчид хамт олон бас одоо ойн баярын мэндийг дашрамд нь хүргэе гэж бодож байна. За тэгээд 10 жилийнхаа тэмдэглэж байгаа Чингэлтэй дүүргийн хүүхд хөгжлийн зохицолборын одоо нийт хамт олон за мөн тухайн зохицолбороор үүсгэж байгаа бүх сурагч хүүхдүүдтэй 10 жилийн гадаадын мэндийг хүргье. Үе үеийн хамт олондоо 10 жилийн ойн мэндийг хүргье. За тэгээд нийт одоо энэ байгууллагт анх үүсгэн байгуулагдсан цагаас нь эхэлж хамт ажиллаж исэн үе үеийн дарга нар хамт ажиллаж исэн номын санч тэгээд маш олон хүмүүс байгаа. Тэгээд та бүхэндээ номын өргөө гэж анх байгуулагдсан цагаас эхлээд хамт ажиллаж исэн хүмүүстээ бас 10 жилийн ойн баярын мэндийг хүргье. Тэгээд хамтарч ажиллахад үнэхээр таатай байдаг гэсэн шүү. Тэгээд та нартай аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө гэдэг байгууллагын маань суурийг анх тавьж исэн үе үеийн удирдлагуудаа болон түүхт 10 жилийн түүхийг бүтээлсэн хамт олондоо хүүхэд багчуудаа түүхт баярын мэндийг өргөн дэвшүүлье. Thank you.